Шинэ 7 өдрийн мэнд хүргэе Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Манай подкастыг та бүхэн 7 өнөг бүрийн 5 гарагт Premier Sports 1 суугаар замун YouTube channel-аар хүлээн авч үзэх боломжтой. Game Point podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр үе мөчний шингэн доктор Joint Movement Colcosome ажиллаж байна. За үе мөчөнд хэрэгтэй байгаа тэр эрд шинтэй бодисыг өгөхийн бүтээгдэхүүнийг та бүхэн e-mart-ийн бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтой дуулгахад таатай байна. Ингээд шинэ дугаараа эхлүүлцгээе. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Подкастын улирлын 36 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За өнөө одоо битэрийг подкастаа бичээд яг оруулж байхдаа зэрэгцээд өрнөд бүсгийн шгшээ цуурлын 5 дахь тоглолт эхэлж явах болно. Энэ бол энэ жилийн хамгийн чухал тоглолтуудын нэг гэдэг нь гарц байхгүй үнэн. Яг гэх юм бол цуурл 2-2 болж тэнцсэн байгаа нөхцөл цуурлын 5 дахь тоглолтод ялсан баг дараагийн шатанд шалгарсан тохиолдолд нийт гарч ир цуурл тэнцсэн тохиолдолд 82% нь 5 дахь тоглолтод ялсан баг дараагийн шатанд шалгардаг. Тэгэхээр өнөөдрийн тоглолт бүсийг тэргүүлсэн Oklahoma City Thunder багийн талбай дээр болно. Тийм учраас мэдээж талбайн давуу талтайгаар тоглож байгаа Oklahoma City Thunder багт мэрэгжилтнүүд өнөөдрийн тоглолтын давуу байдлыг өгсөн байна. Гэхдээ энэ одоо өгж байгаа давуу байдал хэр бодит гэж харж байна одоо чиний хувьд. Өнөөдрийн тоглолтод ер нь аль баг хожих боломжтой бол өмнөх тоглолтуудаас харах. Яг өмнөх тоглолтууд ингээ хараад ингээ ингэх юм бол зүгээр яг мэдээж OKC бол талбайд давуу талтай. Тэгээд авраг баг. Тэгээд юусаа энэ цувралд орж ирэхдээ favorite байсан болохоор энэ баг бол энэ OKC хожих магадлал айгүй өндөр баг. Гэхдээ яг ингээд болсон үйл явдал 3 дахь 4 дахь тоглолтуудыг ингээд харах юм бол ер нь Spurs өндөр өмнө байснаас илүү өндөр боломж гарч ирж байгаа болов уу гэж би бодож байна. Нэгдүгээрт J-Dub AJ Mitchell-ийн одоо юу гэмтэл бэртэл тэгээд дөрөвдөр тоглосон Victor ер нь Spurs-ийн тоглосон тэр гейм план дээр бол ер нь бол OKC-д нэлээд проблем бол авчрах юм болов гэж миний хувьд харсан л та. Цуурлын эхний тоглолтод San Antonio Spurs хоцсон, хоёр дахь тоглолтод OKC хоцсон, гурав дахь тоглолтод OKC хоцсон тийм үү. Тэгээ би хоёр тоглолт дараалаад хожж байгаа. Ялангуяа цуурлын 3 дахь тоглолтыг харчаад за ер нь цуурл шийдэх тийшээ хандчихуу да гэж бодож ирсэн. Яг гэх юм бол цуурлын 3 дахь тоглолтод тоглож байгаа байдал дүр зураг бол ер нь Oklahoma City Thunder нөгөө Spurs-ийн тэр нөгөө гал цол одоо юу гэдэг нь цог гэрч өчиг жоохон дараад өөрсдөө темпэнд оруулаад ингээд тоглолтыг өдөртөө явж исэн байхгүй. Тэгсэн чинь тэн дээрээс нэг бүх зүйл иргсэн. Нөгөө Dylan Harper-ийн гэмтдэг тоглолт чинь цуурлын 3 дахь тоглолт лөө. Тий. 3 дахь тоглолт. Тийм J-Dub гэмтдэг чинь бас цуурлын 3 дахь тоглолт тий. Тэг ингээд гэмтлүүд гарч эхлээд бүх зүйл өөрчлөлттэй явсан. За яг би J-Dub-ыг гэмтгэд бол нэг юм бодог яа гэх юм бол J-Dub-гоо Oklahoma City Thunder баг энэ хүрээд ирсэн. Энэ үлрэлжингаа сайн тоглолцсон. Тоглоо явчихтай. Dylan Harper гэмтгэд Dylan Harper гэмтчих юм бол Spurs бол боломж байхгүй шүү гэж бодсон. Тэр чинь цуурлын 2 дахь тоглолт юм биш үү? Тийм байна. Нөгөө нэг De'Aaron Fox тоглоогүйсэн шүү дээ. Тэгээ De'Aaron Fox тоглохгүй ганцхан холбогчтой үлдчих гэсэн San Antonio Spurs баг. Хэрвээ тэрэн дээр Dylan Harper гэмтчих юм бол ерөөс ганцхан бөмбөг цангалтдаг хүнтэй үлдэн гэдэг чинь бидний маш олон багууд ирээдсэн. Ганц плеймейкертэй баг ерөөсөө ингээд ялахгүй байна. Detroit Pistons ингээд мултарсан байгаа шалтгаан ганц плеймейкертэй гэдэг. Яг өмнө ярьсан тэр бүх онлоод бидний теорем яг Spurs дээр бууж ирээдсэн бохгүй юу. Тэгсэн чинь цуурлын дараагийн тоглолтоос De'Aaron Fox ч тоглоод эхлээд Dylan Harper ч гэсэн гайгүй байлаа. Нөхцөл байдлаараа сайн
бүгдийн Spurs-ийн тал хазар гайгүй ажиллаа гэж бодож байна. Тэгээ Dylan Harper ч гэсэн буцаж орж ирэх гэж байгаагаас нараад за энэ бол тийм hamstring-ийн гэмтэл биш юм байна. Ер нь бол гайгүй гэмтэл юм байна гэж би бодсон аахгүй. Тэгээ тэр нь ч одоо баг бодол маань таамаг маань зүв байсан. Харин энэ AJ Mitchell гэдэг тоглогчийн гэмтэл бол хаанаас гараад ирв? Яагаад бүр J-Dub-тай давхцчихв. Одоо хоёулагийн яриад байдаг нөгөө theorem ганцхан плеймейкертэй гэдэг одоо шүүмжлэл гэх юм уу тийм дутагдaltaй талч нь Oklahoma City Thunder дээр яригдахаар болчихж байгаа байхгүй. Shai Gilgeous-Alexander довтлохоо болдог, довтлохоо хийж болдог. Shai суухаар үндсэндээ Oklahoma City Thunder бидний мэддэг сүүлийн 3 жил байгаа Oklahoma City Thunder биш болж таарчлаа. Юм биш үү ч угаасаа тийм л болж ил байна л да. Одоо жишээ нь ингээд 2 дахь 3 дахь тоглолтыг ингээд харьцуулах юм болно шүү дээ. Oklahoma ер нь плеймейкергүй болохоор юу болдог вэ гэхээр айгүй turnover хийж эхэлдэг. Бөмбөгөө алдаж эхэлдэг тий. Тэр нь бол гейм план явахаа болж эхэлдэг. Яг тэр нь бол сая 4 дахь тоглолтын дээр анзаараглаа шүү дээ. Одоо 17 Oklahoma City Thunder баг 17 одоо turnover хийнэ гэдэг бөмбөгөө алдна гэдэг бол тэдний сагсан бөмбөг биш байхгүй. Одоо эхний 1 2 3 эхний 1 2 3 дахь тоглолтнууд дээр Spurs хамгийн их turnoverтэй байсан бол 4 дээр энэ бол оронгороо эргэж байгаа байхгүй. 17 12 гэдэг харьцаатай бол гэдэг чинь OKC яг тэр асуудалд орж ийн гэсэн үг байхгүй. Тэгээд 3 дахь тоглолтын дээр шүү дээ яг OKC хоцсон. Гэхдээ яаж хоцсон бэ гэхээр бенчээр айгуу сайн тоглосон байхгүй. Jared McCann айгуу сайн тоглосон. Jalen Williams айгуу сайн тоглосон. Одоо нөгөө J-Dub нөгөөх Williams шүү дээ. Маш сайн тоглосон. Тэрний үндсэн дээр OKC хожиж чадсан. Spurs-ийг талбайт байна. Гэхдээ тэр чинь sustainable буюу одоо ингэ тэр чинь үргэлжлээд явах тийм баталгаатай хувилбар биш байхгүй юу? Яг Jared McCann бүх тоглолтын дээр яг тэгж тоглоод Jalen Williams бүх тоглолтын дээр тэгж 3-аа сайн шийддэг зүйл өгөө бишээ тоглогч биш байхгүй. Тэгээ яг тэр нь 4 дээр гарч ирж байгаа. Тэгээд ер нь бол blow out болж штэ 82 103 гэдэг чтэй. Тэгээд яг энэ цаашаа ер нь бол нэлээд үзэгдэл юм шиг л санагдаж байна. Тэгээд өнөөдрийн талбай дээр авах хожил бишээ талбай дээр хожил авах нь OKC-д маш одоо шаардлагатай баг хамгийн одоо энэ цувралын хамгийн одоо юу гэдэг үнцэнтэй тоглолтод л болж байна. Тийм нөгөө цувралын 3 дахь тоглолтод чинь AJ Mitchell 17 минут тоглосон юм байна. Тэр 17 минут чинь 5 тоглогооных нэгийг нь оруулсан ч гэсэн нөгөө юугаа хийсэн бэхэр найруулга хийсэн бохгүй. Найруулга. Тий. Shai Gilgeous-Alexander амрах минутыг өгсөн бохгүй. Тэгээд тоглолттой байсан Jared McCann ингээд нөгөө AJ Mitchell-ийг гинцнийг мэдгэдэхэргүй хэмжээнд тоглоо явцсан шүү дээ. Тэгээд юм нэг тоглолт авсан. За энэ бол нэг тоглолт. Ингээд цуврал уртаадаа ингээд харах юм бол сая яг 4 тоглолт дээр blowout болж байгаа нь 4 тоглолтын дээр San Antonio Spurs баг Shai Gilgeous-Alexander дээр double team хийгээгүй шүү дээ. Тэгвэл та double team хийгээгүй. Бүгдийг нэг хамгаалсан байхгүй. Тэнгүүд Alex Caruso чинь шийдэж чадаагүй. Alex Caruso энэ цувралд яаж шийдэж байгаа вэ? Энэ плей-офф яаж шийдэж байгаа вэ? Тэ хамгийн өндөр хувьтай 3 шийдэж байгаа. Тий. Тэнгүүд чинь нөгөө нэг плеймейкертэй болчлаа. За одоо энийг бөмбөг залдаг ганц хүнтэй болчлаа. Тийм учраас нэг хүнийг авъя гэдэг хамгаалтын хувилбар руу шилжчихээд тэр тэргүй хамгаалтын том давуу талтай байхад Victor Wembanyama гэдэг том давуу талтай байхад энэ чи юу вэ? Амар том давуу тал байхгүй. Нөгөө талаар одоо энэ дээр нэг шүүмжлэмээр хүн байгаад байгаа. Тэр нь хэн бэ гэхээр Chet Holmgren байхгүй. Chet яагаад ингэж муу тоглоод ингэж юутай бодож байна? 100% Wembanyama. Chet-ийн их тоглолтог тоглолт чи ер нь бол будагтай талбар руу орж ирдэг тоглолт штэ. 3-аас тэгж олон шидэд байдгүй. Тэгэхээр ер нь будагтай талбайг тэр чигээр нь Wembanyama эзэрхийлээд байна л да. Тэгэхээр яалтчгүй өөрийнх нь тоглолт гарахгүй байна. Тэгээд тэгэл угаасаа тэгээд тийм personal юм хувийн юм байд юм шүү. Wembanyama Chet Holmgren-ийг харахаараа л ер нь бол тэг дээр нь гарчи хожиг гэж боддог тийм экстра юм байд юм шиг санагдаад байгаа шин. Тэр тэнд бүр нөгөө юунаас эхэлсэн юм байл шүү дээ. Америк Францын өсвөрийн шгшөөс U18 л U16 ч л. Тийм шээ. U19 ч л.
тий өсвөрөн шгшээ угаас л эхэлсэн юм байл шүү дээ. Тэрэн дээр чинь Америк хожоод тэгээ чэд чинь нэг шилдэг тоглож авсан юм байл шүү дээ. Тэгээд MVP-г авсан лээ тий боож өгөхгүй тэрнээс харахаараа л нөгөө одоо юу гэдэг нэг өөртөө төлөө үзсэн юм шиг нэг хүнийг харахаараа л боргоод байдаг нэг юу гэдэг шүү дээ. Нохоонод чинь тэгдэг шүү дээ. Нэг хүнийг л үзэхгүй бол тэр хүнийг юусоо үздэггүй гэдэг шиг насаараа л үзэхгүй юм шиг. Гэхдээ нөгөө талаар юу гэхээр Wemby бол өөрөө бөмбөг залаад ингээд шидээд 3 шидээд довтлохоо зохион байгуулад ингээд явчих чадчих штэ. Альфа байгаад байна. Чэд болохоор яг тийм тэр нэгдүгээр төвчний тоглогч угаасаа биш байгаа байхгүй юу? Wemby-тэй харьцуулах. Яг тэгэхээр бусдаас бөмбөг хүлээдэг. Плеймейкерийн найруулгыг хүлээдэг. Тэгээ одоо плеймейкерийн найруулга нь дутагдаад эхлэнгүү чэдийн тоглолт гарахгүй байна гэж би хувьдаа хараад байгаа байхгүй. Бөмбөг төрөхгүй хараа. Тэгээ уусаа чинь бөмбөг төрж байгаа тоглолт тоож цөөхөн маань, довтолж байгаа тоож цөөхөн маань авж байгаа оноо юу оруулж байгаа хувь бүх юм маш бага болчихлоо шүү дээ. Энэ бүсийн финал дээр. Тэрс эхний хоёр шатанд бол 18 9 60%-тай довтлоод 1.8 хаалт гэдэг ч юм бол аимшигтай үзүүлэлт байхгүй юу? Тийм л дээ. Тийм. Тэгээ нөгөө талд Spurs бол одоо яг ингээд бүгдээр уучраач. Миний бодлоор нөгөө OKC-г бодвол нөгөө deep roster-тэй биш гэж би бодож байсан чинь ер нь бол guard-уудынх нь rotation бол OKC-гээс хамаагүй илүү болчихсон шүү дээ. Одоо J-Dub байхгүй, хин байхгүй, AJ Mitchell байхгүй гэхээр тий. Айгу guard heavy байгаа тоххой. Тэгэхээр буцаад нөгөө shade-ээр айгу хачаал ирж байна. Бусад нөгөө хоёрыг нөхөж орж иж байгаа тоглогчнууд дээр ч гэсэн хачаал айгу их ирж байгаа хөх тий. Тэгээ нөгөө сэлгэнээс гарч ирж байгаа хүмүүс чинь нөгөө нэг Оклахомагийн загсан хүмүүст юу зориулсан бэхээр хамгаалаад сул зогсоод 3 шиддэг хүмүүс л гарч ирдэг штэ. Кейсон Walls ч гэх юм уу өөр нөгөө Андре Мичел биш ямар юу лээ. Сэлгэнээс гарч иж байгаа нөгөө тоглогч нь бол хамгаалаад сул 3 дээр зогсох тийм хөлбөртэй байдаг байсан бол тэгээ одоо тэр нөхцөл байдал өөрчлөгчгөр яг харахгүй уур чадвар төвч энэ өнөөдрийн тоглолт 5 дахь тоглолтод ялсан баг цувралд ялах магадлал 82% гэж тэгэхээр өнөөдөр ялсан баг ер нь бол энэ цувралд ялах нь л да. Гэхдээ од тоглолт эхлэхээс өмнө бичиж байгаа учраас асууж ийл та. Өнөөдрийн тоглолтод хэн ялах болж байна хаар. OKC-г Spurs-ыг юусэн авраг авахгүй бодсон байгаа тэгэл OKC-г аваад хожих болов гэж байна талбай дээр. OKC би болохоор миний хувьд шүү дээ. Цуврал би 7 тоглолт гараасаа гэж бодож байгаа. Гэхдээ миний хувьд бол энэ цуврал ализийн тэр нөгөө AJ Mitchell-ийн гэмтэл, J-Dub-ийн гэмтэлээр дууссан гэж хувьдаа хараад байгаа. Яагаад харж ийм гэхээр энэ үл ESPN өнөөдөр харууллаа л да. Энэ үйлрэл J-Dub, AJ Mitchell хоёр хамтдаа тоглосон үед багийн амжилт 25-7 тэгээд өрсөлдөгч багаасаа 447 оны илүү авсан ба. Энэ хоёр байхгүй үед 21 тоглолт хийгээд ердөө 11-т нь ялсан хасах 3 онооны үзүүлэлттэй. Тэгэхээр энэ бол юг харуулж байна гэхээр энэ хоёр хүн чинь J-Dub багийн лидер ягаад би нөгөө пэйж дээр бичсэн нэг юм маргаан басан байхгүй. J-Dub гэмчлээ. Гэхдээ энэ нөгөө Dylan Harper-ийн гэмтэлтэй харьцуулах юм бол энэ тийм хүнд гэмтэл биш яадаг юм бол Dylan Harper ч өөрөө багийнхаа 2 дахь одоо плеймейкерийг хийж байгаа гэдгсэн чинь нэг Facebook-ийн дагагч манд гэсэн байхгүй. Юу яриад байгаа юм Jalen Williams чинь багийн номер 2 үстэй. Гэхдээ тийм ээ номер 2 мөн. Гэхдээ Jalen Williams өөрөг рол нь плеймейкеруудын тоглолтын дээрээс гаргаж ирдэг. AJ Mitchell ч нь болохоор сүүлийн 2 жил энэ багт юу авчирсан бэ гэхээр сэлгэнээс олж байгаа минутад плеймейкерийг нийцсэн байхгүй. Тэгэд энэ хоёр хүн за бүр нэг биш хоёулаа алгуулчаар би Oklahoma City Thunder өнөөдөр яаж сайн тоглоод өнөөдрийн тоглолтод хожихгүй болов гэж зүгээр таамаглаж байна. Мэдээж энэ бол миний таамаг зүг байх албагүй. Гэхдээ миний хувьд бол энэ цуврал гимтлээс болоод дуусч байгаа надад таалагдахгүй. Яг бүх тоглогч нар байгаагаараа үзээд яг эцсийн мөчөд үнэхээр нөгөө нэг Spurs ингээд төрүүлээд одоо юу гэдэг Spurs энэ багийг ялаад финалд гарвал надад бол гоё. Гэхдээ гимтлээс болоод ингэж байгаа нь болохоор жоохон гонсгор гэхдээ
Миний хувьд бол цуврал шийдэгдсэн. Би Jalen Williams өнөөдрийн тоглолтод questionable гэж хэлээ л да. Оролцох хэсэг нэргэлзээтэй. Ийм нөхцөлд ер нь бол нэг 75% оролцдоггүй л дээ. Тоглогч нар questionable тий. Хэн болохоор AJ Mitchell болохоор тоглохгүй гэдгийг өчигдөр мэдэгдсэн шүү дээ. Тэгээд нэг хоног амраад явж байгаа цувралыг шүү дээ. Өмнөх өдөр нь тоглохгүй гэдгийг мэдгэж чинь гэдэг чинь сайн тохио биш. Ерөөсөө гэмтэл нь маш одоо юу гэдгийг ноцтой гэмтэл гэсэн үг нь багхгүй юу? Одоо calf гэсэн булчингийн гэмтэл гэсэн үг шүү дээ. Calf чинь явж юу руу орох вэ гэхээр ахил руу орно. Ахилийн шүрмс рүү орно. J-Dub болохоор зүүн хөлийн зүүн гойны арын бүдүүн шүрмс буюу хамстринггийн шүрмс. Энэ шүрмс эхний шатанд гэмтсэн. Ингээд сүүлийн нэг сарын хугацаанд 2 дахь удаага гэмтэж байна. Тэгэхээр хамстрингийн гэмтэл 2 удаа сарын дотор гэмтчихэд тэгээ хэдхэн хоногийн дараа ингээд талбай дээр гараад ирвэл за окей гараад ирж болно, тактикийн тоглолтыг гараад ирж болно. Гэтэ J-Dub тэр бол бидний мэддэг J-Dub байхгүй л байх гэж би бодож байна. Тий. Яйсэ биш. Хамстрингээс тийж хурдан бол юм. Миний удаа зүгээр questionable гэж байлгаж байгаа тактикийн хөдөл гэж бодож байна. Яг буцаага тоглуулна, талбай дээр гаргана гэж бол хэцүү шүү дээ тийм үстэй. Шууд ийм тохиолдолд ер нь багууд одоо хичнээн буцаж ирж тоглохгүй ч гэсэн questionable гэж байлгаад байдаг те injury report дээр. Яг тийм л зүйл хийж байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр юу болох нь харъя. Энд чинь maximum спортод гайхамшигтай зүйлсүүд үргэлж болдог учраас спорт гэдэг чинь хүн төрөлхтний хамгийн их цэнгэн байсуулдаг, хамгийн их таамаглаг үр дүн гарч хамгийн их сэтгэл хөдлөлийг авчирдаг зүйл учраас юу болох нь харж лээ. Ямар ч байсан миний хувьд бол өнөөдрийн тоглолтод San Antonio Spurs ялах нь од бол OKC талдаа Spurs хожихгүй гэж хэлсэн болохоор л тэгээд яваад байгаа шүү. Дотроо бол хондоо юм бодож байна. Тэрэн дээр л байх шүү гэнэ. Game Point podcast үргэлжилж байна. Game Point podcast үргэлжилж байна. NBA-гийн финал тоглох багийн нэр тодорсон. Энэ бол New York Knicks баг. Дорнод бүсээс New York Knicks баг улирал ихэхэд дорнод бүсээс ер нь финалд шалгах ёстой гэдэг хүлээлттэйгээр эхлүүлсэн боловч яг шалгарчихын жин гэж ер нь бодож исэн хүн хэр олон байсан боллоод New York-ийн фэнүүдээс өөрөөр Boston Celtics мултрахаас өмнө бол айгу бага байсан гэж би бодож байна. Boston Celtics эхний раундад ер нь хожигдсноос хойш бол хамгийн өндөр магадaltaй нь New York Knicks л үлдсэн болов гэж бодож байна л да. Тэгээд New York Knicks баг хамгийн сүүл 1999 онд буюу 27 жилийн өмнө Latrell Sprewell, Patrick Ewing зэрэг тэргүүтэй эрхмүүд 8-аар гараад NBA-гийн финалд хүрж исэн тэр амжилтаас хойш 27 жилийн дараа NBA-гийн финалд шалгаж байна. Гэтэ тэд бол 3 дугаар бариар энэ жил плей-оффд орсон. Тэм 8-аар гарч үсгэлжингийн үлгэр хийгээгүй. New York Knicks баг 11 дараалан плей-оффд ялчаад байна. 11 дараалал. Энэ нь NBA-гийн түүхэнд энэ амжилтыг үзүүлсэн 5 дахь баг болж байгаа байхгүй юу? Өмнөх 4 багийн 3 нь авраг болж исэн юм бэлээ. 2001 оны Lakers, 2017 оны Warriors, 1990 оны San Antonio Spurs. 80 оны Lakers болохоор финалд гарчаад финалд Magic Johnson гэмтсэн юм бэлээ. Тэгээд шүрдүүлсэн. Тэр гэмтэл байгаагүйсэн бол нөхцөл байдал яах вэ мэдэхгүй гэхдээ одоо түүх бол түүх дөрөв тэгээд шүрдүүлсэн байсан юм байна. New York Knicks баг NBA-гийн финалд хүрсэн амжилтыг одоо мэдээж ганцхан асуулт тэдэнд тавигдаж байгаа. Тэд авраг авч чадах уу? Яг шууд New York Knicks авраг аавна гэж хэлэхэд хэцүү л байна л да. Нөгөө талд маш том өндөр чанстай хоёр баг хоорондоо тоглоод байна л да. Oklahoma City Thunder, San Antonio Spurs хоёр. Аль нь ч гарч ирсэн ер нь бол New York Knicks бол биш ер нь бол хүмүүс ингэж байгаа штэ. West-ээс гарч ирсэн хинч байсан хамаагүй авраг болчихно гэдээ яриад байгаа штэ. Ер нь бол миний хувьд бол тэгж харагдахгүй. Ер нь бол New York Knicks-ийг одоо сая Cavs-тай яаж тоглох яаж шүрдэж байгааг харахад бол юуны эхний раундд Атлантад нэг 2 хожигдоход ер нь New York Knicks чинь баг зүучлээ шүү гэж ярьжсэн. Тэгээд тэрнээс хойш 11 дараалж хожигдно гэдэг бол тийм зүгээрч нэг болсон үйл явдал гэж миний бодлол бодохгүй. Тэгээд
яагаад зүгээр ч нэг болсон явдал гэж бодохгүй нэхэр нэгдүгээр түрүү жилийн Нью-Йорк Никсээс юугаар ялгаатай гэхээр коучинг стаф өөрчлөгдсөн, коучинг стаф хичнээн жилжингээ сүмжлүүлсэн ч гэсэн яг ингээ плей-офф хийх ёстой ажлыг хийгээд айгүй олон бишээ түрүү жилийн хувьд бол хамаагүй ростро тоглоулаад байгаа байхгүй. Арай ротейшн тэг өргөн болцсон. Нэгдүгээр. Хоёрдугаар Карл Антони Таунс гэдэг тоглогчийг би бол магтмаар байна. Энэ плей-оффт шүү дээ те. Зөвхөн offense дээр биш, defense дээр маш идэвхтэй оролцож байгаа. Маш сайн тоглож байгаа. Вау. Тэгээд гуравт нь дандаа одоо ядардаг, бэртдэг тим Нью-Йорк Никсийг бид нар плей-офф таардаг байсан бол энэ жил одоо ялангуяа тэр 11-аас биш 11-0 гэдэг рон хийж байгаа. Энэ хугацаанд ерөөсөө бэртэл гэмтлийн асуудал алга харин бэртсэн Ананобиг буцаагаад ороод ирлээ. Буцаагаад ритмд орчлоо. Тэгэхээр энэ багт бол одоохондоо бол ямар ч асуудал байхгүй болохоор шууд Spurs юм уу хин хоёрт хожигдно, OKC хоёрт хожигдно гэж би бас хэлмээр байна. Тэдэрт бол маш өндөр шанс байгаа. Урдууд одоо сүүлийн 10-нд нь чисээ хэллээ шүү дээ. 1999 оноос хойш гиснэ тий. Тэрнээс хойш хизээш байгаагүй тийм боломжтой үе дээр л ирж гин гэж би бодож байна та. Нөгөө нэг энэ NBA-ийн томын тэмцээн буюу NBA Cup in season tournament гарснаас хойш анх удаага NBA Cup-ын авраг баг NBA-ийн финалд үлдэж байгаа тэр жилдээ. Энэ бол нэг бас өмнө байгаагүй амжилтыг тогтоож байна. Нэгт. Хоёрт би бол жил Майкл Браун дасгалжуулагчийн багийг үнэхээр магтмаар байна. Майкл Браун халагдаж магадгүй гэдэг яриа гарч ирсэн шүү дээ. NBA-ийн финалд үлдсэн ч гэсэн. Тэгээд тэр яриа бол одоо амар утгагүй харагдаж байгаа хгүй. Яг бол Майкл Браун яг өндөө хувилбараа зурдаггүй гэж болно. Туслахууд нь өмнөөр нөрөө зурдаг гэж болно. Хүн окей. Хүн бүх зүйлийг чаддаг албагүй байхгүй. Зүгээр л нөгөө нэг юмны балансыг тааруулж чаддаг хүн байдаг штэ. Майк Брауныг бол би тэгж л харж байна. Юмны балансыг тааруулж чаддаг хүн юм байна. NBA-ийн финал чалгах ёстой гэдэг дарамттай баг дээр ирчээд тэр зорилгоо биелүүлчих чинь ингээд анх удаага NBA-ийн финал чалгарч байгаа юм биш. Өмнө Cleveland Cavaliers багийг NBA-ийн финал чалгаруулж исэн энэ ирхэм ингээд тэрнээс хойш 19 жилийн дараа юу. 2007 онд чинь тий 19 жилийн дараа NBA-ийн финал дахиад нэг багийг аваад ирлээ. Тэгээд Том Thibodeau-гоос ялгаатай юм нь юу гэхээр талбай дээр плей-оффын талбай дээр байгаа бүрэлдэхүүнээр ингээд сунгаж чадчихээн. 7 тоглогчор биш, 8 тоглогчор биш. Бүр 9 заримдаа 10 тоглогчор хүртэл тоглож чадчихээн. Тэр нь одоо Clarkson-ыг оруулаад, Alvarado-г оруулаад тий Mitchell Robinson дээр Hake гэдэг бол бүр 3 дахь центрээ оруулаад тэгж нөгөө нэг ингээд нэгэн тийм зузаан багтаа учраас тэрийг маш сайн ашиглаж хувьдаач чадчихээн гэж хэлмээр байна. Тэгээд нэг асуудал миний нөгөө харж байсан зүйл нь юу гэхээр нэг тийм хуцалх хүрэн дотор жоохон Майк Брауны дуу хоолой их муу байсан юм болов уу? Эсвэл уг нэг сул хүрээдсэн юм болов уу? Карл Антони Таунс хүртэл ингээд нөгөө саяны тоглолтын дээр чинь 3 алдаа гаргачаад ихнийхээс сэлгээнд суулгах гэж ууралж байгаа байхгүй юу? Майк no гэх тэр микрофон дээр маш тод сонсож байгаа байхгүй юу? Тэр майк гэдэг чинь энийг хэлж байгаа ойлгомжтой ерөнхийдөө сонсогч хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө ингээд сэлгээрөөс хуухта хэрвээ жишээ нь Greg Popovich-ийг нэг тоглогч нь Greg no гэвэл тэр яг юу болох вэ? Тэр зүгээр гамшиг болно зү тэ. Тэгэхээр зүгээр энд нөгөө нэг ялгаа харагдаж ийн л да ингэж хүндэл хүлээсэн хүлээгээгүй. Гэхдээ ийм нөхцөл байдалд жишээ нь Карл Антони Таунсыг алдааны асуудлаас сэргийлэхгүй л бол тэр угаасаа алдаагаа хянаж чаддгүй гэдгийг нь Карл Антони Таунсаас бусад дэлхий дээр байгаа 8 тэрбум хүн бүгдээрээ мэддэг аахгүй. Карл Антони Таунс л өөрийг хянаж чадна гэж боддог. Гэтэл Майк Браун бол тэрийг үл тоогоод ингээд өөр дээр нь одоо юу гэдэг дургуйсл ирэхийг үл тоогоо сольж чадж байгаа гэдэг бол би бол багаа сайн удирдсан гэж хэлж байгаа. Хоёрдугаарт Том Thibodeau-гийн хийж чадахгүйсэн тэр бүрэлдэхүүнээ сайн ашигласан гэмтэл бэртлээс багаа удирдлын турш аль болох хол байлгаж чадсан. Олон тоглож ирсэнийхээ үр дүнд тий. Тэгээд үнэхээр дээрэс нь нэг юм байна. Одоо яг ингээд New York Knicks баг ингээд дөнгөн дагаа ингээд яваад байна гэд хараад исэн чинь эхний шатландаа тэд чинь Атланта Хоксыг 2-1 гэж хожигдож эхлүүлжээ. Тэрнээс хойш 3 тоглолт дараалж хожингуудаа одоо ингээд 2 тоглолт дараалаад
4-0 4-0 гэж авчиж байгаа байхгүй. Хоёр цуврал тийм. Хоёр цуврал дараалаад Cleveland Cavaliers, Philadelphia 76 баг. Philadelphia 76 баг 4-0 гэж гарч ирэхээс өмнө шүү дээ, тий. Boston Celtics-ийг хожичод гарч ирсэн баг байхгүй уг нь. Улирлын дүрш сайн явж исэн Boston Celtics баг чинь Philadelphia 76 баг 7 тоглолтод хожиж гарч ирээд New York Knicks-тэй 4-0 дуулчихар чинь энд ямар их ялгаа байсан харагдаж байгаас тийм. Cleveland Cavaliers 4-0 дуулаад ингээд амар муу харагдчихлаа шүү дээ сая. Гэхдээ энэ багч нь Detroit Pistons-тэй 7 тоглолт үлээ Toronto Raptors-тэй 7 тоглолт хийсэн баг аахгүй юу? Тэглээ хоо. 2 тоглолт дараалж 7 тоглолт хийчээд ямар ч бэртэл хэмтлэхгүйгээр 3 дахь шатанда 4-0 дүүлж ирнэ гэж энд нэг л хариулт байна. Энэ бол New York Knicks бидний бодож байгаагаас хамаагүй илүү сайн байна гэсэн үг байхгүй юу? Cleveland Cavaliers бидний бодож ирснээс муу гэдгээс илүүтэйгээр гэхдээ уучлаарай Cleveland Cavaliers-ыг өмөрмөр байна. Cleveland Cavaliers үнэхээр гамшигын муу байсан. Гэхдээ яагаад гамшигын муу байсан бэхээр New York Knicks уучлаарай бидний бодож байгаагаас илүү байгаад байгаа юм байна. Илүү сайн байгаад байгаа юм. Тэдэнд төв байна, тэдэнд сэлгээний төв байна, тэдэнд багийн лидер байна, тэдэнд хамгаалагч нар байна, тэдэнд шидэгч байна. Landry Shamet яаж шидэж байна энэ цувралд? Josh Hart яаж тоглож байна энэ цувралд? Энэ цувралуудад New York Knicks яг өндөө бүх юм байгаа юм байна. Сэлгэн байна, гараа нь байна, хамгаалагч нар нь байна, хурдан довтлогоо нь байна, тогтож довтолдог довтлогоо нь байна, клатч тоглогч нь байгаа юм байна. Яг бас дээрээс нэлээ Karl Anthony Towns-ыг энэ хүртэл шүүмжилжсэн. Тэр бүх шүүмжлэлд тэр энэ жилийн плей-оффоор хариу өгч байна. Тийш тий. Одоо чи бодлоо MVP нэг удаа авсан болохоос ер нь бол finals хүрч үзээгүй. Conference finals тоглож үзээгүй баг шүү дээ. Тэрний хажууд Karl Anthony Towns одоо хэдэн удаа сая юу гарч байгаа. Одоо анх удаа бүсийн финалд гарч ирж штэ. Гэхдээ finals гарч ирж штэ. Тэгэхээр миний бодлоор бол Karl Anthony Towns хамаагүй илүү амжилт, карьер нь бол хамаагүй илүү амжилттай явж байгаа юм шиг л харагдаж байна одоо. Тэгээд oh my god. Энэ юу бол бүр гайхалтай байна шүү дээ. Энэ бүр тасархаа байгаа шүү дээ энэ үзүүлэлтүүд. Бүх баг үзүүлэлтээр нэгт явж шүү дээ. Тэ. Тэгээ бодол та. Тэгэхээр чин New York Knicks ийм амар байгаа байхгүй юу? Бид нар New York Knicks-ийг тоохгүй гэсэн юм л. Яг нь тоохгүй байх шалтгаан East байна л да. East жоохон юу сул байна. Тэгээ өрсөлдөгч нар нь сул болохоор бид нар ингээд тоохгүй байгаа байхгүй. Тэгээ ер нь бол өрсөлдөгч нар East тэр чигээрээ сул байхаар одоо нэг media hype-ын ч гэсэн баг те нэг хайхтар ингээд промо хийхгүй шүү дээ тэрээр. Тэгээ одоо бол хүсээгүй юу яах вэ? Тэгээд New York Knicks finals гарна гэдэг чинь бол үнэхээр баг түүхэн одоо тэмдэглэвчтэй зүйл байхгүй. Тэгээд NBA-д бол маш ашигтай зүйл болж байна гэж харж байна. New York Knicks-ийн NBA-гийн шигшээ цувралын тасалбарын үн тойлоо нэг ярьсандаа хамгийн хямдхан тоглолтын тасалбар нь цувралын 3 дахь тоглолтынх нь 3600 гарцсан. 4 дахь тоглолтын 3400 иттэй. 6 дахь тоглолтынх нь хэд байлаа? Бараг 4000 5000 болоод энэ хамгийн хямдхан тасалбарыг яриад байгаа шүү дээ. Тэд ийм том зах зээл, ийм том баг одоо NBA-гийн финал шалгаж ирнэ гэдэг бол NBA-д мэдээж сайнны дохоо. Нөгөөдөөр New York Knicks-ийн фэнүүд гэхдээ арай л балмад юм аа. Өчтөр New York-от ч баг нөгөө одоо цагдаагийн хэллэгээр бол бэлэн байдал тонсон юм шүү. Ерөөсөө шинчэнгөө. Madison Square Garden-а тойроод хэдэн зуун цагдаа хамгаалт авсан байлээс 6 дахь тоглолтын хамгийн хямд тасалбар $5,000 эхэлж байгаа юм шүү. Фүүх 5,000 хамгийн хямд нь штэ. Гэрин гэдэг чинь зөвхөн орох хамгийн хямд тасалбар гэсэн үг штэ. Хамгийн дээдлийг нэн гэсэн үг. Тэр нь $5,000. Айхалтай. Гэхдээ яг тийм түрүүний нөгөө юун дээр бид хоёр ярьжсэн шүү дээ. Нэг яг court side яг ингээд талбай хажуутлынх нь 102,000 гэсэн шүү дээ. Чим бол рекорд тогтоож байгаа байхгүй. Ер нь бол finals-д бол би нэг 50,000 Warriors Cavs хоёрын 7 дахь тоглолтны 50,000 хүрч илүү яалаа. Тэр тэгжсэн шиг би санаад байна. Тэрийг ингээ 2 дахин нуглана гэдэг ч юм бол аимшигтай байхгүй те. Тэгээд сая
би нэг мэдээлэл уншсан чинь ингээд тусдаа ер нь бол court side-ыг нэг зардгүй юм байна. Тэгсэн чинь одоо ингээд зарж эхэлж байгаа. Тэгээд тэр court side ticket-ийн ингээд дотор нь бол ангилж байгаа юм. At least одоо дууд юу гэдэг тийм мөнгө төлсөн. Тэнгүүтээ тэрнээсээ доошоо ингээд бүр дотор ингээд ангилтай байдаг байхгүй. Тэгээд зарим одоо юу гэдэг хичнээн одууд ч юм уу хичнээн баян хүмүүсээ ингээд court side сууж чадахгүй яг артлынх нь юу руу орж байгаа, игнэр рүү орж сууж мууж байгаа гэдэг. Ер нь бол New York Knicks-ийн тэр тасалбарын үн одоо эрэлт хэрэгцээ бол ингээд бүр рекорд тогтоож байгаа гэж хэлмээр. Тэр гэхдээ юу гэсэн үү? Хэрвээ чи бүр ингээд одууд дундаа одл биш бол чамд тэр юу байхгүй гэдэг. Харин тийм. Тэр нэг асуудал олдохгүй гэдэг. Олдохгүй. Тийм. Тэгээд тэгснэ ер нь бол баг ажил шиг юм шүү. Ер нь бол банк камер ирэхэд ер нь бол жоох тий entertainment байх хэрэгтэй биш хүмүүс. Тийм юм ярьсан шүү. Тэгээ сая бас нэг амар инээдтэй юм ярьсан. Cavs юу сая 4 дахь тоглолт шүү дээ тий. Cavs-ийн одоо нэг front office-ос New York Knicks-ийн одоо юунууд байна шүү дээ. Хүзэн дэмжигчнэр байгаа шүү дээ. Одоо Timothy Chalamet одоо нэг хин Spike Lee энтриг Spike Lee ямар ч ясаа урталцуулгаагүй гэсэн. Тийм. Court side ticket өгөөгүй. Тэгээд ингээ хүмүүс анзаарсан бол артлын сая игнэн дээр юу нь бол Spike Lee өөр хин байсан бай. Нилээ одоо хойшин суулгасан юм л шүү. Уртлынх нь тэд нар зараагүй гэсэн. Миний тэр би зүг ойлгосон бүр ойлгосон. Миний тэр ойлгосноор баг тэд нар чи ингээд зарим нь баг тэгж ингэж нөгөө нэг баг ингээд ажилтан шиг нь ингэж банк entertainment хийж ягаад баг үнгүй тикет авдаг байсан уу юу? Ер нь season-д бол тэгдэм юм шиг байна. Ер нь Lakers гэсэн тэгдэг шүү дээ. Lakers ер нь бол уртлын court side тикетүүдийг ер нь зардггүй гэж байна. Ер нь худалдаанд ингэж гаргадаггүй. Тэгээ зөвхөн урилгаар өгд юм шиг. Одоо ер нь Jenny Bass, Rob Pelinka хоёр нь зөвхөн тэр нөгөө том юунууд нь эздүүдд нь одоо их мэдлэн байдаг. Тэгээ тэдний зархаасаа илүү хүмүүсийг өөрж авчирдаг гэсэн. Тэгээ court side дээр сууна гэдэг бол бас л нэлээд одоо юу гэдэг нэр төр ярих юм шүү. Тэгээ ер нь бол улирлих юу бол плей-офф болон файналсийнх бол мэдээж зарагдчих эхлэх л байна та. Тэгээд New York Knicks баг одоо NBA-ийн финал шалгарч энэ Америкийн одоо 2 дахь том хот илүү New York Knicks ч хамгийн том хот нь Америк хамгийн том хот. Хамгийн том хот нь. За LA ч нь 2 дахь том хот нь. Chicago ч 3 дахь. Chicago ч 3 дахь том хот нь те. Тэгэхээр хамгийн том хот нь дээрэс нь хамгийн хүчрхэг эдийн засгтай хотынх нь нэг нь ингээд NBA-ийн финалд шалгарч ийн гэдэг энэ бол NBA тэр чигээрээ сайнаар тусч байгаагийн илрэл. Нөгөө талаараа үзэл өндөр байхагийн илрэл. Нөгөө талаар 20-д спортын фэн утгаас нарах юм бол тэр эдийн засаг who cares ингээд те тэр мөнгө төгрөг who cares тэр тасалбарын үн ямар би орж үзэх шиг ингээд харах юм бол 27 жилийн дараа NBA-ийн финалд гарч ийн гэдэг чи өөрөө амар гоё байгаа байхгүй. New York Knicks баг NBA-ийн түүхэнд 9 дахь удаагийн финалд шалгарч байгаа. Тэд 2 удаа авраг авчихсан. Гэхдээ тэр нь 70-73 онд бидний мэдэхгүй тэр үед. Тэгэхээр энэ бол цоо шин одоо нэг баг дахиад аврагын төлөө гарч иж гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ хүртэл юу туулсан бэ гэдгсэн чинь энэ 2000 оноос хойш 2026 он хүртэл нийтдээ 26 жилийн хугацаанд New York Knicks баг үзүүлсэн амжилтаараа NBA-гийн хамгийн муу 3 дахь баг байсан юм байна. Одоо хамгийн сүрцэн 3 багийн нэг байсан л гэсэн үг юм байна. Гэтэл энэ баг маань ингээд Jalen Brunson, Karl Anthony Towns тэгээд энэ бүхний ачаар ингээд NBA-гийн финалд гараад ирчлээ. Энэ бүхэн хинээс эхэлсэн бэхээр Jalen Brunson нөгөө нэг pay cut хийдэг шүү дээ. Цалингаа багасгаад тэрийг яг нөгөө нэг ерэн сурвалжлах нөгөө нэг хэн бэлээ нөө Harvard-ийн подкаст хийдэг. Тэр чин Jalen Brunson-ы тэр нөгөө $113 сая өөрөөсөө хасаад багтаа хөнгөлөлт үзүүлсэн тэрийг шалгаж мөрднөөл гэдсэн. За тэр ч гэсэн хамгаалах. Ямар ч байсан Jalen Brunson $113 сая авахаас татгалзаад багтаа цалингийн цэсийг нь хангалттай боломж гаргаж өгснөөр тэд Karl Anthony Towns-ыг авсан, Mikal Bridges-ыг авсан. Дээрэс нь OG Anunoby-г гэрээгээ сунгаад
энэ баг авч үлдэх боломж бүрдсэн байгаа. Ер нь бол одоо байгаа баг бүрдсэн шалтгаан нь ерөөсөө Jalen Brunson-ы л ач гавь яваад байгаа байхгүй. Талбай дээр Jalen Brunson манлалдаг, талбайн гадна Jalen Brunson энэ бүх боломжийг олгосон байгаа байхгүй. Тэгэхээр супер байгаа шүү дээ. New York Knicks багийн бүх юм. Тэгээ би сайн нөгөө нэг тасалбарын үн гэсэн одоо Америкт бол ер нь бол нөгөө хаустай болох өөрийн гэсэн хувийн хаустай болох гэдэг чинь ер нь бол Америкийн энэ одоо капиталист нийгмийн хамгийн одоо амьдралын гол одоо нэг үстэй. American Dream гэж юу? Тий, American Dream шүү дээ. Тэгсэн чинь Майкл Жорданы нөгөө нэг нөгөө зодог тайлаад эргэж ирдэг тоглолт байдаг шүү дээ. I'm back гэж эргэж ирдэг. Тэр тоглолтыг нүүрний игнээс үзэхийн тулд нэг хүн хаусаа $80,000 зарж исэн гэдэг нэг түүх байгаад байдаг шүү дээ. Өөрөөр хаусыг $80,000 зараад зүгээр тэр тасалбарыг 2 тасалбар аваад зүгээр тэрийг ингээ үтцсэн байгаа байхгүй 1995-96 он. Тэгэхээр би тэр хүнийг амар жаргалтай амьдэрдэг болов гэж боддتي. Дахиад хаус авах зорилгоо ихлүүлсэн л байх л та мэдхгүй. Гэхдээ Майкл Жорданы тэр дахин давтаж шүү тэр тоглолтыг би үзсэн штэ гэж үргэлж жаргалтай амьдэрдэг боллоо л гэж бодъё. Тэр шиг New York Knicks-ийн тоглолтыг тэгж бодож л үзэх байх та $5,000 хамгийн дээдлийн суудлыг авсан. Тэгээ 100% гээ. За 5,000 яах вэ? Тэр Courtside-ээр 102,000-аар нэг тиктийг авна штэ. Тэр чи 2 тик мэдээж ганцаар үзэхгүй тийм штэ. Хоёулаа үзэхэд 200,000 байх. Тэгээд бас нилээ хэдэн газар 200-аар хаус авна шүү. Тийм шүү. Нью-Йоркд бол авахгүй байх, хилээд бол авахгүй байх. Гэтэ бусад газруудад ер нь бол 200-аар хаус авна шүү. Харин тэгэхээр бүхэлдэн хаус авах хэмжээний том мөнгөөр энэ бол амар Нью-Йорк аргагүй амар тасарсан үнэтэй бат юм а тий. Тийм. Үнэхээр үнэтэй. Гол брокеруудын одоо том зах зээл юм Америкийн хамгийн том хот юм тэгээд өртгөнж хамгийн өндөр үнэтэй юм тэгээд яалтай байлаа. Гэхдээ New York Knicks баг энэ бигийн финалд шалгарсан. Тэдний өрсөлдөгч хэн бахаас хамаарад ямар ч байсан цуврал өрнөд бүсдэг эхэлнэ. Ягаад гэх юм бол San Antonio Spurs, Oklahoma City Thunder багуудын цуврал багуудын улирлын амжилт аль Knicks-ээс илүү учраас гэхдээ цувралын 3 дахь 4 дахь тоглолт бол Нью-Йорк хотод болох нь тодорхой юм. Цувралын 6 дахь тоглолт гэж гарвал тэр тоглолт хамгийн багадаа $5,000-аас эхлэх юм. Гэхдээ энэ бол солиотой үн ч гэсэн Нью-Йорк Knicks баг NBA-ийн финалд ямар ч байсан шалгарсан байна гэдэг сагсан мөнгөний фэнүүд бидний хувьд бол гоё баяртай л үйл явдал юм. Game Point podcast ерхий ивент итгэжээр social page ажиллаж байна. Social page найз аваад найз чинь урилгын чинь хүлээж авах юм бол та хоёулаа урамшуул хүрдэхээс гадна social page-ийг хэрэглээд Apple Pay, Google Pay ашиглан бүх төрлийн төлбөр тооцоогоо гар утснаас хэрэглэх боломжийг social pay олгож байгаа юм шүү. Social pay-ийн хэрэглэгч болоорой. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа өрийн аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа өрөх бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоотой 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. Game Point podcast үргэлжилж байна. Бидний дараагийн ярилцах баг бол Cleveland Cavaliers мэдээж тэд New York Knicks баг шүрдүүлснээр тэдний дараагийн яах вэ гэдэг асуулт эхэлж байгаа. Мэдээж баг болгон аварга авахын төлөө зорддог, аварга авах гэхдээ ганцхан баг л аварга авдаг. Тэгээ бусад 29 багийг fail гэж үзэж болохгүй яагаад гэх юм бол зарим нь өөр зорилготой байдаг, зарим нь аварга авах зорилготой байдаг. Cleveland Cavaliers багийн хувьд бол зорилго нь аварга авах байсан болов уу гэж бодож байна. Cleveland Cavaliers багийн энэ үйлрэлийг харин юу гэж тодорхойлох бол хад улирлт хийсэн үйлдэл одоо юу гэдэг түрүү жилээс хойш хийсэн одоо front office хийсэн нүүдлүүдийг ингээд харах юм бол тэд үнэхээр хожихыг хүссэн, авраг болохыг хүссэн яг энэ жил яг боломжтой юм шиг өөрсдөн ч санагдсан байх. Бид нар ч тэгэж харж ирсэн. Гэхдээ тэндээ хүрч чадаагүй гэхээр мэдээж fail болов гэж бодож байна. За одоо юу гэдэг санснаа сая одоо юу гэдэг хүлээлтэнд хүрээгүй.
тийм үлрэл болсон л болов гэж бодож байна. Цуурлын ихний тоглолтод 22 оноогоор 4-р үеийн 8 минутад байхад хожиж явсан шүү дээ. 22 оноогоор 8 минут. Тэндээс цуурал эргэсэн үү эсвэл энэ цуурал угаасаа л ийм хувь заяатай байсан уу? Чиний бодлоор. Үгүй яг тэнд ингээд 22 оноогоор хожоод ч гэсэн их үр дүн нэх айхтар өөрчлөгдөхгүй байсан баг гэж би бодож шít мэдгүй. Миний Нью-Йорк Никсийг ингэж яаж тоглож байгааг нь хараад би зүгээр 22 онооны зөрүүтэй тим байсан үе нь яагаад вэ гэхээр өмнөх цуурлууд дээр ч ажиллагдсан Нью-Йорк Никс 4 тоглоод шүүрдээд амарцсан Cavs чинь 7 тоглолтноос гарч ирсэн бас нэг тийм хурц байсан баг. Тэгэл яг тэрэн дээр нэг жоохон юу гараал ялгаа гараал тэгэл яг тэр тоглолтын дээр баригдсан шүү дээ. Тэр нь 2 дахь тоглолтноос биш. Тийм болохоор яг айхтар тэрэн дээр бүр эргэцсэн гэж бол миний хувьд бол бодохгүй л байна. Яг гэхдээ эхний тоглолтын дээр ойдсан бол мэдээж цуурал шүүртэх биш. Ер нь жоохон уртл болох байсан болов гэж бодчих. Би тэгээд 3 дахь тоглолтыг үзээд 3 дахь тоглолтыг үзээ за ямар ч боломжгүй байна гэдэг юм тэгэхээр харсан. Талбай дээр ирээд бас нэг ямар нэгэн зүйл өөрчлөгдөх юм болов гэсэн чинь тэдний хувьд юу ч өөрчлөгдөөгүй тэгээд тэгсээр байгаа. Ер нь бол 4 тоглолт тоглосон дөрүлээ яг адилхан тоглолт үзсэн юм шиг санагдсан да. Эхний тоглолтыг хэвээр тооцвол. Тийм, чамтай над бүх зүйл дээр чинь 100% санал нэг байна. Би бол энэ цуурал угаасаа л 4-0 юм уу? Эсвэл эхний тоглолтод 22 тгээс бариулааг байлаа гэхэд 4-1-ээр дуусах үжил гэж зүгээр бодсон. Одоо ингэж эргээд харах. Тийм. Тэгээд 1995 оны NBA-гийн финал дээр Orlando Magic Houston Rockets багууд хоорондоо таарч тоглоход 4-1-ээр Houston Rockets шүүрдэжсэн байхгүй юу? Тэгээ Orlando Magic тэр Shaquille O'Neal тоглож исэн Houston Rockets багт Kennedy Jet Smith буюу одоогийн нөгөө Inside the NBA нэвтрүүлгийн хоёр алдартай хөтлөгч хоорондоо тоглож исэн байхгүй юу? Тэгээд энэ хоёр яг тэр цуурлын талаар нэг зүйлийг ярьж ийсэн үгүй би хэзээ ч мартахгүй. Энэ айгүй олон жилийн өмнө болсон яриа шүү. Тэр цууралд ингээд манайх ингэсэн бол тэгсэн бол гэд Shaquille нэг юм ярьсан чинь Kennedy Jet Smith ингэсэн байхгүй. 4-1-ээр шүүрдүүлсэн цууралд хэрвээ тэгсэн бол гэдэг яриа байдгүй маа. Энэ бол ямар ч тийм яриа гарах боломжгүй байсан цуурал байна гэсэн үг ээ. Хэрвээ 4-3 те 7 тоглолт байсан бол бас нэг өөр хэрэг. 4-0 дээр хэрвээ гэдэг яриа угаасаа гарах боломжгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр би яг энэ Cleveland Cavaliers New York Knicks-ийн цуврал дээр яг тохирно. Хэрвээ гэдэг яриа энэ цуврал дээр угаасаа байхгүй. Гэхдээ James Harden өөрийгөө ямар муу хамгаалагч вэ гэдгийг баталсан цуврал байлаа гэж хувьдаа харлаа да. Нэгт тэр хоёрт Donovan Mitchell бол хизээч тир 1 буюу 1-р төвчний од болохгүй юм байна. Яг гэх юм бол Shai Gilgeous-Alexander дээр дабл тим хийж байна. Jalen Brunson дээр дабл тим хийж байна. Намхан тоглогч нар штэ. За Shai-г намхан гэж хэлэхэ болъё л да. Гэтэл жижиг одоо төрхөн учраас дабл тим хийхэд хамгаалж болоод байна. Donovan Mitchell дээр яг үндэ дабл тим хийх ямар ч шаардлага алах ерөөсөн. Тэгэхээр чинь нэг тоглогч хамгаалж болдог супрод байдаггүй байхгүй. Тим ялагч байдаггүй байхгүй. Нэг тоглогч хамгаалаад хүчрэхгүй орохоор хоёр дахь нь явждаг штэ. Shai өнгөрсөн жилд ингэ тэгсэн мэт те. Одоо ягаад нэг хүн хамгаалаа болоод байгаа юм гэвэл мэдээж AJ Mitchell J2 байхгүй учраас энэ боломж San Antonio Spurs гарч ирээд байгаа байхгүй. Victor Wembanyama ягаад энэ хүнийг хоёр хүн хамгаалаад ч барахгүй байна. Энэ бол тусдаа асуудал. Гэхдээ нэг хүн хамгаалаа барахгүй учраас л хоёр дахь нь очиод байгаа шүү дээ. Donovan Mitchell дээр тэгэх ямар ч шаардлага алах. Donovan Mitchell угаасаа яагаад энэ хүртэл ингээд бүсийн финалд ер нь шалгарч үзээгүй байсан. Би сая ч ойлголоо. Дорнод бүс учраас шалгарч байгааг нь ойлголоо. Тэгээд энэ тоглож дахиж ийм өндөр түвшинд ер нь тоглох нь юу болдоо л гэж би өөртөө бодоод өнгөрсөн. Тийм. Гэхдээ одоо тэгээд энэ ростерыг ингээ харангууд юу өөрчлөх юм бэ гэж одоо хүмүүс айгуул өнөөдрөөс эхлээд ярьж эхэлчихлээ л да. Тэгсэн чинь ямар ч байсан James Harden авч үлдэнэ гин. James Harden гэдэг Kenny Atkinson үлдээнэ гэж байна. Тийм, Kenny Atkinson гэдүүлнэ. Яг Kenny Atkinson хүмүүс тоглолтын цувралын турш Kenny Atkinson айгуу муу ажилласан гэсэн ч авч үлдэнэ гэж байна. Тэгээд James Harden-ыг авч үлдэнэ гэж байна. Тэгэхээр нэг жилийн дахиад нэг гэрээ өгнө гэсэн үг юм шиг байна. Чин free agent шүү дээ James Harden. Үгүй шүү дээ. Harden чинь юу нэг жил player option байгаа. Тэгэхээр
Player option өөрөө авах юм шүү. Үгүй ингэж хэлээ. Harden player option decline даад нэгэсэндээ татгалзаад тэгээд 42 саяын player option байгаа шүү дээ. Жилийн нэг 30 хэдэн саяын ч юм уу 30 саяын ч юм уу 2-3 жилийн гэрээ хийх юм шиг байна. Тэгээ 3 жилийн гэрэл хийх юм байна л да. Одоо жишээ тэгэхээр чин 100 Cleveland Cavaliers баг дахиад нэг second apron-аас доошлоод дахиад нэг ингэж бүрэлдэхүүнээс холих боломж гарч ирэх гэхээр байгаа байхгүй юу? Second apron-аас доошлно гэдэг чинь яг хөө sign and trade дээр л хэрэгтэй баг. Түүнээс бол дахиж тоглогч аваад нэмээд тэгээд энэ дээрээс нь сайжруулна гэж миний хувьд бодохгүй. Зүгээр өнөөдөр Windhorse нэг юм ярьсан гэхээр нэг юм ярьсан. Тэр нь бол жоохон make sense санагдсан надаа. Evan Mobley-г Янсаар ч юм уу ямар нэгэн байдлаар трейд хийнэ гэж. Миний бодлоор Evan Mobley одоо трейд хийсэн цаг нь яг одоо. Үнэн унахаас өмнө. Mobley-г тийм үнэн унахаас өмнө. Одоо эн чинь энэ жил 50 сая, дараа жил 53 сая, тэгээ 57, 61 гэдэг яг нөө extension одоо яг эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо энэ дээр нь яахгүй бол ирээдүйд уламжлал аягүй хэцүү болно. Тэгээд яагаад Kenny Atkinson-ыг авч үлж байгаа? Яагаад James Harden-ыг дахиад авч үлж байгаа гэхээр Donovan Mitchell-ийн гэрээ эргэжил дуусна. Donovan Mitchell одоо хүртэл одоо нөгөө extension дээр гар үсэг зураагүй. Тэр Cavs тэр хоёр тохиролцоогүй байгаа. Тэгэхээр ер нь бол Donovan Mitchell-ийг эргэжил тоглоод явна гэсэн ер нь бол юу байгаа. Тэгэхээр зүгээр Donovan Mitchell тэр угаасаа тойруулсан баг байгаа. Яг энийг дуусгаад тэгээд цаашаа яах вэ гэдгээ шийдээл гэж бодож байгаа. Амар олон хүмүүс Brian Windhorst руу LeBron яах юм бэ гэж асуусан гэсэн өчтөр. Одоо нөгөө гейм дөрөвдөр Cavs-ийн дээр стадионд байсан байна л та. LeBron-ыг авахын тулд цалингийн цэс одоо нөгөө чиний түрүү хэлсэн шүү дээ. Second apron-аас доош явах хэрэгтэй. Тэгжээж Lakers-тэй sign хийгээд тэгээ трейд хийн гэсэн. Sign and trade. Тэгэнгүүт тэр яг юу гаргахын тулд одоо James Harden-ы одоо тэр extension тэгээд Evan Mobley хоёрыг яаж солих вэ гэдгээс л шалтгаалах юм шиг байна. Гэхдээ би Lakers-ыг sign and trade хийнэ гэж бол миний хувьд бол бодохгүй байна. Тэгээд LeBron pay cut аваад Cavs тоглохгүй, баг цалингаар тоглохгүй гэж байгаа юм чинь LeBron бол яг Cavs руу явж одоо нөгөө юу гэдэг retirement tour хийнэ гэж бол бодохгүй л байгаа юм гэж би бодсон. Цалингаа асахгүй тэгээд Cavaliers руу очихгүй бла 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 гэхэрч одоо LeBron яг яана гэсэн үг. За тэр LeBron-ы асуудлыг дараа нь яхад сэдвүүд гарч ирэх учраас тэрийг тусна орчих чинь. Cleveland Cavaliers баг яг одоо байгаа энэ баг бол энэ хүрэл явах юм байна. Иргэжил одоо юу гэдэг Boston Celtics мэдээж алдаагаа сайжруулаа гараад ирэх байх те. Atlanta Hawks баг New York Knicks-ийг хожиход ямар ойрхон байлаа. Цувралыг 2-1-ээр тэргүүлж явж байгаад бариу зөрүүн дөрөөс нэг тоглолт шийдэгдээд те. Тэгээд ингээд Atlanta Hawks иргэжил сайжраал ороод ирнэ. Залуучууд штэ. Тэнгүүт чи ингээд DC Washington Wizards Toronto Raptors драфтын нэгээр авна. Тийм Toronto Raptors. Тэгээд юу вэ? Charlotte Hornets байна. Charlotte Hornets орж байна. Cleveland Cavaliers-ийн над бол жоохон утгагүй юм. Тэгээд Harden-тай жилийн 30 саяыг хийн үү 20 саяыг хийн үү хөөкөөс Harden талбай дээр байгаа нөхцөл яг саяны шиг л юм болох юм байна. Harden-ы эсрэг өрсөлдөгч баг нь бүгд mismatch хийж довтлоо. Mike Brown би ингэхдээ ийм хэвлэлийн урал анх удаа үзэж байна. Энэ жоохон unrespectful санагдсан гэх юм уу. Бид нар ингээд Golden State-д байхад ингээд James Harden-ыг ингээд залуулаад гэд ярьж байгаа бид нар тэр тоглолтод хожигдсон шүү дээ гэж тэр бичлэгийг үзээд би баг эхлээд яа юм уу гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь яг тэр бичлэг нь ингээд бүхэл дөрвөн тоглолтын турш ингээд тактик болоод хэрэгцээр байгаад цувралан дуусчих. Би бол гайхаж байна юм үнэндээ. Тэг яг ийм тоглогчтой байж энийг дахиад аваад үлдээд эргэжил бүр илүү сайн болж орж ирнэ гэж ярьж байгааг нь би бол гайхаж байна. Бүү мэд. Гэхдээ би угаасаа яаж бодсон сайжраад орж ирнэ гэж бол байхгүй. Гэхдээ угаасаа энэ одоо ингээд cap space дээр нь ингээд хараад үзэхээр хэрвээ Donovan Mitchell зурхгүй явуулна гэх юм бол нэг жилдээ угаасаа ингээд байлгасан л дээр. Дахиад хүн авчираад пикэ үрээд
ирээдүгөө өрөх юм бол энэ баг дээр нэмнэ гэж үзэх юм бол угаасаа болохгүй шүү дээ. Тэгснээс одоо байгаа Evan Mobley-гоо солиод ирээдүгөө дээр нь бол бэлдэж эхэлсэн дээр юм байна л гэж миний бодож байгаа. Яг тийм л зүйл хийж байгаа болов уу гэж бодож байна. Түүнээс одоо энэ баг дээр нэмнэ дахиад асад авчирна гэдэг бол шал утгагүй шүү. Хэн шал утгагүй шүү дээ. Тийм болохоор харин Джеймс Хардныг авч үлдчихэж байгаа Аткинсныг бас ажил дээр нь үлдээж шүү дээ. Түүнээс бол энийг сайжруулах юм бол хамгийн түрүүнд салах ёстой хоёр чинь энэ хоёр шүү дээ. Би саяны тэрнийг Brian Windhorst-ыг гаргаж ирсэн. LeBron-ыг авахын тулд хэнийг холдуулна, Evan Mobley-г явуулна гэдэг бол лант бол ямар ч утгагүй санагдаж байгаа байхгүй. LeBron 1 юм уу 2 жил үстэй. Evan Mobley хэдэн жилийн? LeBron дээр цаг хугацаа ярмаар байна. Хэцүү. LeBron дээр үрдэхээр л цаг хугацаа чи ямар ч утгагүй шээ. Цаг хугацааг утгагүй болгож байгаа юм л да яалтчгүй. Тэгэхээр тэр тал дээр бол мундаг. За төгсгөлд нь нэг сэдв байна. Хоёлаа энэ улирлын дугаарууд дундуур бас нэг одоо ярьжсэн. Тэр нь юу гэхээр San Antonio Spurs баг өнөөдөр энэ De'Aaron Fox-тай холбоотой маш урт нийтлэлийн ESPN-ээр гарсан байна л да. Тэрнтэй холбоотой жохоо De'Aaron Fox цаашдаа San Antonio Spurs багийн уртын төлөвлөгөөнд байх болов чиний бодлоор? Би ер нь бол анх одоо яагаад ингэж асууж байгаагаа хэлчихээ л да. Түрүү жил. Яагаад ингэж асууж байгаа. Яг гэх юм бол хоёлоо өмнө ярьж байгаад энэ Dylan Harper-ыг яах гэж авсан юм бол De'Aaron Fox-ын хин багч Stephen Castle байхад гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ Dylan Harper гэдэг хүүхэд чинь ямар том зориг зүрхтэй, ямар айхтар физикал тоглодог, сэлгээнд байлгахад юм уу солиод явуулахад хитрхи хайрын уур чадвар байгаа дээ шүү дээ. Ялангуяа сэлгээнд байлгахад. Тэгэхээр гараанд гарахын тулд Stephen Castle-ыг явуулж лавт харахгүй баг. Ингээ харахаар миний бодлоор өнгөрсөн жил San Antonio Spurs баг De'Aaron Fox-тэй ярихад за чамайг Wemby-тэй хослуулна. Чи Wemby-гийн холбоон тоглогч нь болно. Чи ингээд манай багийн ирээдүй болно л гэж авсан байлгүй дээ. Тэгээд яг жилийн дараа ингээ харсан чи одоо ингээ гоё юм л да. Ингэ явж байгаа San Antonio Spurs авраг авчих юм бол тэр зорилго юу нэгэн жилийн дотор бичлээ ямар гоё юм бэ гэхээр байна. Гэхдээ энэ үйлрэл дуусгаад магадгүй дараагийн үйлрэл дуусах. Жишээ нь дараагийн үйлрэл Dylan Harper-ыг бүтэн үйлрэл сэлгэнээс тоглуулна гэвэл надад л хайрын санагдаж байна. Тэгэхээр De'Aaron Fox-ийн ирээдүйн эндээс яах вэ гэдэг л маш сонирхолтой сэдв болчихж байгаа. Хоёлаа Dylan Harper дээр санаа зовжсэн бол одоо бишээ. Dylan Harper ирээдүйн байна. De'Aaron Fox-ыг одоо харин яах вэ гэдэг бодол San Antonio Spurs-ийн удирдлагуудын одоо толгойн өвчин болж эхэлж байгаа гэдэг яриа угаасаа лиг дотор гарсан байна. Тий яагаад тэгэхээр De'Aaron Fox-ын цалин бохгүй юу? Маш урт хугацааны одоо 29 онд дуусна. 29-30 онд дуусна. Тэр нь бол 61 саяын цалин. Тэгэхээр 4 жилд уусаа энэ De'Aaron Fox-ын цалингийн асуудал яригдсан. Тэгээд дээрэс нь шүү дээ. Яг чи зөв ярьж байна. Dylan Harper-ыг драфтаар авахт нь л угаасаа айгүй олон гардууд толцож байгаа байхгүй. Хамгаалалт бол. Тэгэхээр энэ юуг яаж зохицуулах юм болов гэсэн чинь яг улирлын доош De'Aaron Fox нэг орж гараад ирнэ бол асуудлыг ингээд зүгээр юм шиг харагдуулсан. Яг одоо юун дээр хэрэгжилж байгаа байхгүй. Плей-офф дээр. Энэ олон гардуудын оронд бас нэг хүчний тоглогч байсан бол бас ондоо болж байгаа байхгүй. Хэрвээ OKC-д өнөөдөр хожигдох юм бол энэ Spurs гэдэг багийг цаашаа одоо юу гэдэг арай сайжруулъя гэх юм бол энэ олон одоо юу гэдэг гардуудаа багсгаад аль нэгийг солиод хүчний тоглогч авна гэсэн. Тэгээ тэрэн дээр юу хин ирэх вэ гэвэл De'Aaron Fox хамгийн түрүүнд л яригдах. Гэтэ De'Aaron Fox-ийн энэ одоо бараг 200 саяын цалин хин авах вэ гэдэг чинь хэцүү шүү дээ. Гэхдээ нөгөө талаараа яг энэ жилдээ болохоор одоо юу ийм гоё явж байгаа тийм утгагүй яриад ан гэж бодож болно л да. Энэ жилдээ бол De'Aaron Fox баг дотроо 9 үйлрэл тоглолцсон хамгийн туршлагатай. Плей-оффын 7 тоглолт үзсэн 1-2 дугаар шат үзсэн хамгийн туршлагатай. Яг ийм мөчөд клатч магадгүй хамгийн клатч тоглогч нь баг тийм үү.
Одоо Сан Антонио Спurs багийн энэ залуу бүрэлдэхүүнтэй багт байгаа хамгийн туршлагатай талбай дээр гарч байгаа тоглогчдоос гэвэл Harrison Barnes, De'Aaron Fox хоёр л шүү дээ. Тэгэхээр одоо бол De'Aaron Fox-гүйгээр Сан Антонио Спurs багийг төсөөлөхгүй юм байна. Би бол De'Aaron Fox байгаагаар баг ихний тоглолтод очиж гэж алдаж бодож ирсэн бол өөрийгөө одоо юу гэдэг чи буруу бодож иж өөрөөсөө хэлсэн. Энэ жилдээ бол De'Aaron Fox-гүйгээр төсөөлөх аргагүй. Магад эх жилийн хагас хүртэл төсөөлөх аргагүй. Гэхдээ Dylan Harper гэдэг энэ тоглогч ямар потенциалтай вэ гэдгийг бид нарт хангалттай харуулчихлаа шүү дээ энэ плей-офф дээр тий. Тэгэхээр одоо энэ ротейшнийг одоо юу гэдэг нь дип болох хэвээр дип болохын тулд одоо энэ өндөр дүнтэй цалингуудаа л явуулахаас байхгүй болох. Тэгээд Dylan Harper шүү дээ тий. Одоо ингээд драфт болонгууд хүмүүс ингэж байдаг байхгүй. Одоо жишээ нь хамгийн том алдаа гаргасан одоо юу шүү дээ. Одоо Sacramento Kings шүү дээ. De'Aaron Fox байхад Лукагаар яах ингээд Лукаг алгасаад тэг бид нар центр хэрэгтэй гэж центр авчихсан тийм үү. Яг тэрнтэй адилхан Сан Антонио тэгж болох байсан бохгүй. De'Aaron Fox он чи бид нар Dylan Harper яах юм. Гэт онооны форвард ч юм уу, power forward авах байсан чинь үгүй хамгийн сайн одоо юу гэдэг авьяаста тоглогчийн авьяагаад авснаа нь одоо өнөөдөр энэ проблемыг гаргаж байгаа юм. Энд чинь проблем гэхдээ сайхан проблем. Гоё проблемтэй. Памер байхгүй. Тэ. Тэгэхээр яг хөө тэгэл тэгж сонгосны үдэн дээр л үндсэн дээр л өнөөдөр одоо ийм байдалтай болжлаа л да. Тэгээд ер нь бол хэрвээ одоо front office нь явуулах юм бол De'Aaron Fox л явна. Dylan Harper бол энд Wembanyama шиг, Castle шиг одоо энэ чинь юу болчих واخ. Тэг яг ингээ драфтаас өөртөө авцсан. Тэг core тоглогч нь болчихж байгаа واخ. Тэгээд яг зөв. Dylan Harper ингээд сэлгээнд ингээс тоглуулаад сэлгээнээс 17 минут 18 минут ингээд тоглуулаад авах юм бол энэ хүүхдээ чи хөгжлөн зогсож штэ. Develop хийхэ болчихно. Тэгэхээр энэ хүүхдийг цаашаа өшөө сайн тоглуулъя, өшөө сайн хөгжүүлэх юм бол минут өгөө талбай дээр тоглуулсан дэр гараанд л гаргасан дэр. Хэрвээ энэ жил San Antonio Spurs авраг авчих юм бол De'Aaron Fox-ын солилцоо баг шууд хурцлах байхаа тий. Ер нь бол тэгвэл яриа нь авраг авчлаа. Тэнгүүтээ эн чинь дөнгөж эхлээл Wembanyama дахиад 10 жил байна. Багадаа 10 жил байна. Тийм учраас одоо ингээд De'Aaron Fox ингээд хэнийг явуулаад Dylan Harper энэ дээр бусад бүр нөгөө нэг байрлалуудаа сайжруулах гэдэг яриад хүлээхгүйгээр орж байгаа. Энэ жилдээ хожигдчих юм бол заавал De'Aaron Fox-ыг нэг жилдээ яцаа за яг Harper дахиад 2 жил байгаа юм байна да. Тэр хүртэл харж байна. Одоо харин энэ PF-ийн байрлалаа нэг жоохон сайжруулаатыг гэж харж болох байх. Гэхдээ ямар үр дүн гарахаас хэцүү шалтгаална. Дээрээс нь San Antonio Spurs багийн нэг гой соёл байна. Энэ 1-р тойрог 14-оор авсан. Carter Bryant биш үү? Тоглолтын тэмцээн дээр нэг хүү нэг юм гимгүү царайтай нэг хүү гарч ирээд ингээд боллоо явуулсан. Энэ тоглогчийн хамгаалтын бүх одын тоглолтоос хойш ер нь яаж гялалж чинь те ямар гой зөрөгтэй шидэлж чинь. Одоо энэ плей-офф дээр Shai Gilgeous-Alexander-ыг ганцаараа ингэж хамгаалж байгаа лигт хитэн тоглож байгаа юм бэ? Баггүй шүү дээ. Баггүй шүү дээ. Тэгэхэд Shai Gilgeous-Alexander ингэж хамгаалж байгаа гэдэг бол энэ тоглогч мундаг гэдэг ийм тоглогчдыг драфтаас San Antonio Spurs олж чадаад гэдэг скаутын баг дахиад мундаг сайн байна. San Antonio Spurs-ийн соёлтой юу ярих вэ? Тэгээд дээрээс нь ийм бодогдоод байгаа шүү дээ. Хин хожигдсан нь шүү дээ тий. Одоо Spurs OKC хоёрын хин хожигдсан нь Giannis руу дайрах юм шиг санагдаад байгаа шүү дээ. Хэрвээ Giannis Spurs солих юм бол Spurs залуу тоглогч руу De'Aaron Fox-ын том гэрээ пик байгаа. OKC ч гэсэн адилхан. OKC Jalen Dobbig J-Dobbig одоо солиод Wembanyama гэдээс Giannis-ыг тоглуулна гэх юм бол бас өөх зүйл зөндөө байна. Тайны гэрээг хасаад оо. Тийм. Драфт ирэх өгөөд. Тийм. Тэгэхээр энэ хоёрын хин хоцсон Giannis руу айгүй хүчтэй дайрах юм шиг санагдаад байгаа. Даач. Яагаад? Гүчи Wemby Giannis хоёр нийлжүүл зогсохдохгүй шүү дээ. Гү зогсохгүй харин бөө ирчлээ үл яа. Cornet Wemby хоёр гэсэн лайнап яваад байгаа. Яг олон минут биш л дээ. Гэхдээ тэгэнгүүт юу одоо юу гэдэг ямар өндөр ямар урт баг болж ин тэ. Яг тэрийг бүр атлетик бүр хурдан болгоно гэж бодлоо. Тэгээ угсаа цалингийн зэс нь байна. Өөх драфт пикүүд нэ залуу тоглогч нэ.
Why not? Тэгэх юм бол амар dynasty үүсэн шүү дээ. Wemby Giannis хоёр гэдэг. Ч болохгүй юм багт. Гэхдээ эрсдэлтэй байхгүй. Гэхдээ яг одоо байгаа San Antonio Spurs Giannis бол тийм том эрсдэл хийх ямар ч шаардлагагүй. Надад бол жижиг сажиг өөрчлөлтүүд л Үгүй яах вэ? Миний ингээ бодлоор шүү дээ. Хитрхи жижигхэн баг юм шиг. Wemby байхгүй суучингууд хитрхи жижигхэн баг болчиход байгаа байхгүй. Тэр асуудлыг бол хүчний тоглогч нар PF SF-үүд нэмжээж л асуудлыг шийдэн тэгээд асуудал. тэг нь л те. Уусаа OKC-д хожигдчих юм болно шүү дээ. Тэд нар айгу хүчтэй л одоо муу хийн шүү дээ. те. Зүгээр Ингэж нэг аваргаад ганц ойртчиход. Ганц хоёрын жижигхэн контрактаар OKC-г хожино гэж дараа жил орж ирнэ гэж би бодохгүй. Бүр л хүчтэй юу нүүдэл хийж л орж ирнэ гэж бодоод байна. Тэгээд тэрэнд нь Янс байж магадгүй л гэж зүгээр солилцоогийн ингээ харахад байна шүү дээ. Өөх цалин байна, асет байна гэж бодохоор аюу амархан болчмоор юм шиг санагдаад байгаа. Юуны дундуур, улирлын дундуур байна шүү дээ. Яг ингээд Milwaukee Bucks ганц багтай солилцоо юм юм бол ганцхан Spurs байсан шүү дээ. Тэ. Spurs ч гэсэн сонирхож байсан байхгүй. Яг өгөөс гаргалах. Гэтэ надад бол нөгөө нэг Spurs гэдэг нэг юм соёл байдаг шүү дээ. Одоо ингээл Greg Popovich ингээл өдөр болгон зааланд хамт байгаа даа зү. Tim Duncan зааланд хамт байгаа даа зү. Ингээд ирээд тэгээд эн чи юу гэхээр Popovich Wembanyama гэдэг нөгөө спортын бус алдаа хөөгчсний дараа онгоцны буудлаар хутаж авч байгаа зү. Нөгөө тиймэрхүү хэмжээний соёл нь тогтцсон баг аахгүй. Тэгээд тэр соёлд Янс байж чадахгүй юу гэдэг чинь асуудал байхгүй. За яг Янс байж чадахгүй гэдэг л энэ түншил ямар нэгэн байдлаар Харин Янс ч одоо Milwaukee Bucks-ыг бүтэн самарж штэ тэнд тийм биз дээ. Ах トゥ ураг саднаа баг одоо юу гэдгийг найзынхаа хүүхдийг авчиж тоглуулах нь дутуугүй гэж тэгээд ингэж юу яаж байгаа зү. Гаг мэдгүй Spurs дээр очивол San Antonio-д очивол тийхгүй л дээ. Тэгэл яг ингээл хийгээл явчих. Гэхдээ хожсон тодорхой. Тэгэхээр Янс бол шал ондол. Сая өмнөх тоглолтын дараа De'Aaron Fox ярьсан мэл шүү дээ. 3 дахь тоглолтын дараа Greg Popovich хувцсалах хөрөнд будаа болгосон ингээд хожигдсны дараа. Тэгээд юу гэхээр нөгөө дарах үед нь дардаг, зөөлөх үед нь зөөлдөг, зөөлөх үед нь зөөлдөг, хурцлах үед нь хурцалдаг тийм соёл нь энэ багт байгаад л байгаа байхгүй юу? Байгаад л. Тэгэнгүүт би бол жишээ нь Oklahoma City Thunder багт юу дутагдсан бэ гэхээр яг ийм соёл дутагдсан байхгүй. Яг ийм туршлагатай тоглогчийн тийм хувцсалах хөрөнд авчирдаг тийм үгэлдэг зан тий. Гэхдээ энэ дээр ингэж болохгүй та нар арай сагаад байна. Одоо жоохон дарах хамгийн ахмад нь 30 настай Алекс Caruso гээд бид нар Алекс Caruso-г бас нөгөө ингээд хөөрдөг дээрээ тавьчихаар ямар хөөрөг мэдэн шүү дээ тий. Тэгэхээр чин нөгөө нэг юм ахмад тоглогчийн жоохон ингээд даруулгатай дарж өгдөг. Чи санаж байна уу? 2007 онд Cleveland Cavaliers баг LeBron James-ийн удирдлагын доор NBA-гийн финал хүрч яхад талбай дээр огт гарахгүй байгаа нэг тоглогч байсан шүү дээ. Бараг туслах тасгалжуулагч шахам. Eric Snow. Бүгдийг нь дэлбэртлэн загнадаг. Бүр ингээд тоглолтын дундуур бүгдийг санал дээр суулгаж байгаа загнадаг. Юдараас хайслам яагаад саяхны хүртэл ингээд баг дотор ингээд тоглолт нэртэй яваалсан. Тэр чинь ингээд тэр туршлагатай тоглогчоор нэг атманаар ингэж нөгөө залуудаж чинь ингэж базуулаад байгаа байхгүй. Тэгэхээр OKC-д тийм зүйл дутагдсан болов гэж би зүгээр одоо ингээд боддог. Тэйгүү учраас хитрхи нөгөө нэг ингэж дариун байгаад тэгээд хүн төрлөختөн чи юу гэхээр ер нь нэг жоохон дариу юм дургу штэ. Ягаад San Antonio Spurs-ыг бүгд бараг дэмжиж OKC-г ингээд OKC-гийн фэнүүдээс бусдад бүүлээд байгаа. Яг үндэ чөлөө шийдэлт авч байгаа тоогоороо энэ цуврал San Antonio Spurs баг хамаагүй өлөө байгаа байхгүй. Гэтэл зарим хэрэггүй зүйлийг битгий хий, зарим хэрэгтэй зүйлийг хий гэдгийг дасгалжуулагчаас гадна өөр хилдэг туршлагатай тоглож их цөөхөн байсан юм болов уу гэж бодоод. Тэгээд нөгөө талд нь Spurs-ийн хийж байгаа зүйлийг харахаар гой зөвлөгөөнүүд ирж байгаа ч юм шиг. Нэг тиймэрхүү надад зүгээр ялгаа санагдсан. Тэгээ одоо миний одоо дөнгөж 2-2 цоврал дуусав. Үгүй дуусаа. Миний хувьд бол би дууссан гэж байгаа шүү дээ. Миний хувьд бол дууссан. Хүмүүс энэ хоёрын цуврал нь аягүй хүний анхаарал татаад аягүй одоо юу гэдэг энэ плей-оффын хамгийн үзүүштэй цуврал болохоор хүмүүс нэгдүгээрт янз бүрийн талаас нь одоо шүүмжилж яриад байгаа бох. Хоёрдугаарт
OKC-ийн яг тоглодог саксон бөмбөгөд яг нэг тиймэрхүү чанартай саксон бөмбөг байхгүй. Яг ингээд 48 минут ингээд үзээ суухад бол амар жоох ядармаар саксон бөмбөг байгаа байхгүй. Тэрэндээ л хүмүүс юу байгаа байхгүй. Түншил зүгээр бах. Чи OKC-ийн нөгөө ихний шейн хідэн удаа шалан дээр өнхөрж унж байгааг тоог гаргацсан байсан биз дээ. Тэр тоолсон тоо бас амар байгаа ч тий. Тэгээд яг тиймэрхүү одоо юу гэдэг саксон бөмбөгийг хүмүүс үзмээргүй байна л гэдэг. Гог тий харин тий. Тэгээд тэр цуурлын 2 дахь тоглолтын дээр л 3 дахь тоглолтын дээр л яг тэр шалан дээр унахгүйгээр тоглож болдсон юм байл шүү дээ. Яг хичээгээд 3 дээр тэгсэн шүү дээ. Яг тэрний дараа тоглосон шүү дээ. Тий. Тэр нөгөө тоглолтын дараа тэгж болдсон юм хичээж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэрийг л хий. Тим сайн хамгаалт үгүй биш ээ. Тим авьяастай тим одоо юу гэдэг гой баг үжиж тим илүү төстэй юм ихэл болох хэрэгтэй байхгүй. Тэгтээ дөрөв тим үгээр гой тоглож чадах баг байхгүй. Потенциалтай баг байхгүй. Тэгчээд нэг тим одоо чи бодол та бид нар нөгөө Джеймс Харден нэг хэсэгтээ үзээд ядарсан шүү бүгдээрээ. Хьюстон Rockets ямар доминант ингээл гэдэг. Харин тийм тэгэл нөх хүний нөгөө гар ингэж юу хомж авдаг. Нэг тэр саксон бөмбөгөөс бүгд ядраас яг тэрнтэй адилхан шээ хэр удаан тэгж явна. Тэгэл тэр хурдна тэр тусмал хурдан хүмүүс уйдах гэдэг штэ. Тэгээд Джеймс Харден яаж дуусах. Джеймс Харден бодоод аврахтаа дуусгал юм байна л да. Уг нь нэрдээ 2 дахь жил нь шүү дээ. Аварга хамгаалж байгаа жил. OKC гэдэг энэ баг бүрдээд ирдэ 3 дахь жил нь аахгүй. Уг нь чинь бүх хүний хайрыг татдаг яг бүр ингээд дараалж аварга аваасаа гэж хүсдэг жил шүү. 20 онд шээ чинь OKC-р очсон шүү дээ. Журмаараа бол 19 он ч үү. Биш яг одоо энэ баг бүрдсэн байгаа баг нь. Одоо бүгд тий. Аварга баг. Энэ тийм аварга баг бүрдээд энэ чинь нөгөө 2 жилийн өмнө плей-оффд ороод тэгээд бас нөгөө бүсээ тэргүүлчихэд ингээд мултарсан шүү дээ. Өнгөрсөн жил хожицсан, аварга болцсон. Тэг яг энэ баг ингээд явж байгаад уг нь бол яг энэ багууд эхний нэг 3 4 жилээ бол Golden State Warriors эхний 3 4 жилийн хідэн хүн дэмжиж ийла тий. Miami Heat хідэн хүн дэмжиж ийла. Энэ сүүлд ингээд олон авар усан San Antonio Spurs баг хийж дараалж төрүүлээг юм байна. Lakers хідэн дэмждэг байлаа. Chicago Bulls ингээд ийм Dynasty багуудыг ямар их хүмүүс дэмждэг байлаа гэтэл Oklahoma-г ердөө авар гава дараа жил нь яагаад их хүн үзий ядж байгаа гэхээр яг энэ тоглолтын хэмнэлтэй л холбоотой байна. Хэм маягтай. Тэг хэм маягтай. Тэг хараа би 3 дахь тоглолтыг үзээд би баг сүултээ ядарсан шүү дээ. Бүр хитрхи бүр нөгөө бүх юм тайт болоод шүүгчнэр хүртэл тайт болоод тэр 3 дугаар үеийг баг хэдэн минут тоглосон бэ. Хичнээн фри троу дуудт юм. Яг ингээд плей-оффын саксон бөмбөг яг нэг гоё цуврал үзэж байгаа марттал тийм болсон шүү. Тэгээд ер нь бол энэ цуврал дээр хитрхи олон хүний анхаарал татаад байгаа болохоор айгүй олон юм буруу юм шиг санагдал. Айгүй хэцүү юм болоод байгаа л да. Тэгээд яг маргаашаас нь тэгээ баахан хэвлэл мэдээлэлээр янз бүр ярьж эхэлж байгаа хэрэг тийм. Цуврал дуусах болоог байгаа гэхдээ юу болохыг харж байлаа. Game Point podcast харин энэ үрээд дуусч байна. Ирэх дугаараар иргэ уулзлаа. Баяртай. LA хотосод Сан Францискогоос ял та бүхэндээ хамт байлаа. Game Point podcast-ыг та бүхэн улирал дуусал. Premier Sports-ыг суугаар лавгараг болон за YouTube channel-аар хүлээн авч үзээрэй. Game Point podcast ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay болон зөв мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ын ажиллаж байна.